Мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн та бүхэндээ хүрч байна. Энэ сарын 13-наас 14-ний хооронд Amnesty International олон улсын хүний эрхийн байгууллага залуу идэвхтэн бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтанд баян өндөр цогцлбор сургуулийн 20 сурагчид хамрагдлаа. Энэ бол Монголын Amnesty International гээд олон улсын хүний эрхийн байгууллагын салбар бол Монголд 94 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ Amnesty International-ээс Эрдэнэт дархан хотуудад бол залуучуудын тийм сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэх тийм сургалтыг бол 2 өдрийн туршид зохион байгуулж байгаа. Энд баян өндөр сургуулиас 8-аас 10 дугаар ангийн 25 хүүхэд бол цуглуулж оролцуулсан. Эдгээр хүүхдүүд манд бол эхний өдөр ерөнхий ойлголтуудаа сургалтын бүлэг байгуулах, сургалтын талаарх ойлголтуудаа аваад 2 дахь өдөр нь бол яг тэр өмнөх өдрийн сурсан зүйл дээр бол ажиллаж, практик дээр ажиллаж бол туршлагажиж үлдэх гэж байгаа ийм сургалтыг бол явуулж байна. Энэ бол сайн дурын үйл ажиллагаа гэдгийг бол залуучуудад ойлгуулах тэгээд тэр хүмүүсийг хүний эрхийн чиглэлээр ажилуулахад энэ сургалтын зорилго нь оршиж байгаа. Сургалтын одоо агуулга нь одоо хүний эрхийн талаар. Хүний эрхийн талаар яг хүний эрхийн нэг асуудалтай байгаа яг тийм сэдвээр өөрсдөө төлөвлөгөө боловсруулаад тэрэн дээрээ яаж ажиллах уу гэдэг арга тактика ярилцаад бүлгээ хэрхэн зохион байгуулах уу тэрэн дээр хамтарч ажиллах уу хэн нэг нь ажиллах уу гэх юм уу те гэх мэтчлэнгийн тэр арга тактикуудыг сурч тэрнийг бас тодорхой хэмжээгээр гадуур яваад яг тэр асуудлынхаа талаар ингээд гадуур үйл ажиллагаа явуулж ингэж оролцох гэж байгаа. Энэхүү сургалтанд манай аймгийн Баян өндөр сургуулийн 6-аас 10 дугаар ангийн идэвхтэн 25 хүүхэд хамрагдлаа. Суралцагчид 2 өдрийн сургалтаар хүний эрхийн ойлголт болон сайн дурын үйл ажиллагааны нийгэм тулгамдаад байгаа асуудал болох хүний эрхийн талаар ойлгож, үүнийхээ үр дүнд өөрсдийн нийгэм тулгамдаад байгаа асуудал болон хүний эрхийн талаар явуулах үйл ажиллагаагаа гол зорилго болгосон юм байна. Сургалтын эхний өдөр хүний эрх сайн дурын үйл ажиллагааны ойлголт, бүлгээр ажиллах аргыг суралцаж, 2 дахь өдрийн сургалтаар компанид ажлын төлөвлөгөө боловсруулах хэрхэн бүтээлч компанид ажлыг өрнөдөх болохыг хүүхэд сурагчид өөрсдөө гадуур явж ажиллаж ойлгож мэдлээ. Энэ сургалтын хүрээнд суралцагч хүүхдүүд хүүхдийн хүнд хөдөлмөрийн эсрэг худалдааны төвүүдээр явна сурчлаа. Мөн насан туршийн хүүхдэд арх худалдаалдаг дэлгүүр байдаг юм уу гэж өөрсдөө явсан. Уг сургалтанд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд сертификат гардуулах юм байна. Танай байгууллагын одоо явуулж байгаа сургалтын одоо бас нэгэн хэсэг явж байна. Тэгэхээр энэ одоо яг хүүхдүүд манай юу хийгээд байна? За хүүхдүүд ингээ 3 баг болоод тэгээд 3 газар ингээ очиж ажиллаж байна л да. Энд бол яг уу гэхээр одоо хүүхдийн хөдөлмөрийг одоо тий зогсоё гэсэн ийм уриалга дэвшүүлээд хүүхдүүд энийг дэмжиж байгаа хүмүүсээр зураг зуруулад тий хүүхдийн эрхийн конвенцийг тарааж байгаа ийм нэг баг байгаа. За нөгөө хэсэг нь болохоор одоо нөгөө насан туршийн хүүхдүүдэд архи зарахыг юу хориглосон тий энэ юуг дэмжиж хүмүүсээр ингээ гарын зураг авахулж байгаа тийм юу байгаа. Тэгээд та нар сонирхчээд бас тэр бичлэгийг нь үзэж болно. Зарим дэлгүүр нь зарж байгаа, зарим дэлгүүр нь зарахгүй байгаа тий. Тийм юмыг нь бас сонирхож болж байна. Нэг нь болохоор үйлчлэгээний төв дээр очиод ер нь зэвсгийн хүмүүсийн аюулгүй байдлыг сайжруулахын төлөө тий зэвсгийн худалдааг зэвсгийн хяналтыг сайжруулахын төлөө ингээ хүмүүсийн зургийг авахтай зургийг аваад интернетэд ийм байрлуулах ийм олон улсын аян байдаг тий тэрэнд оролцуулах тийм ажлыг хийж явна. Хүүхдүүд ер нь энэ үйл ажиллагаанд хэр хамрах сургалтыг ер нь хэр хүлээж авч байна? What's the output of the training? Well, I think we've got a new generation of young people who are prepared to work for a better world, and I think they're showing here that young people can be just as good as adults at doing fantastic things for society in Mongolia. За миний бодлоор бол одоо тий Эрдэнэтэд бол дэлхийг өөрчлөх тий хүмүүсийг ингээд өөрчилж чадхаар тийм залуу үеийг ингээд өнөөдрийн сургалтаар бэлтгэлээ гэж бодож байна. Өнөөдөр ингээд харахад бол хүүхдүүд ерөөсөө том бүр аль хэзээ том хүн шиг л тий их үр дүнтэй тийм ажлыг ингээд хийж байгааг харж байна. How's your feeling now? Happy? I'm very happy and I'm very excited because I think Erdenet now has a group of young people who are going to make a lot of good things happen. Би үнэхээр сэтгэл хангалуун байна, баяртай байна. Одоо Эрдэнэт бол ямар ч байсан ийм хүмүүсийн сайн сайхны төлөө ажилладаг, сайн дурынхны, тэ хүний эрхийн төлөө ажилладаг ийм залуучуудын бүлэгтэй боллоо гэж бодож байна.